Бид нар тэр витаминыг та хэрэглээд байгаа боловч хэрвээ таны биед холестериний өг тосны солилцоо алдагдсан байгаа бол таны биед шингэхгүй. За сайн байна уу? Дараагийнхаа нэг ээлжид зөвлөгөө бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч байна. Зарим хүмүүс бол одоо жишээ нь биохимийн шинжилгээ өг тосны солилцоо хэр явж гин гэдэг үзүүлэлтээ харж байгаа. Эсвэл эмч нарын өгсөн зөвлөмжийн дагуу өг тосныхаа хэрэглээг маш их таньдаг, хязгаарладаг. За энэ нь өөрөө эргээгээд шууд биш ч гэсэндээ хэсэг хугацааны дараа эрүүл мэндэд нь өөр үр дагаврыг бол авчирдаг. Тэгэхээр энэ тал дээр би ярих гэдэг. Холестерин бага байгаад тийм ээ холестериныхаа түвшиг хэтэрхий багаар бариад байвал өг тос хэрвээ хэрэглэхгүй байх юм бол таны биед эрч хүч дутагдана, энерги дутагдана. За бид нар ингэж ярьдаг штэ. Ер нь бол хүний энерги их үүсвэр бол ерөөсөө глюкоз юм аа гэд. Тэгэхээр глюкоз бол юунд дагуулдаг гэхээр нүүрс усанд дагуулдаг байгаа. Тэгэхээр нүүрс ус чинь задрсараад хамгийн эцсийн дүндээ таны эсийн хоол болох тэрхүү глюкоз гэд маш энгийн одоо ийм молекул болж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо глюкозыг бид нар юунаас авах вэ гэхээр бүх нүүрс уснаас ялангуяа чихэрлэг амттан зүйлүүдээс бид нар авдаг те. За тэгэхээр энгийн нүүрс ус одоо нийлмэл нүүрс ус гэхээр арай өөр болно л да. Би энгийн нүүрс ус ярьж байна. За тэгэхээр та жишээ нэг ядархаараа ч юм уу нэг одоо нэг эрч хүч судлахаараа ажиллаа хийж явах үедээ нэг чихэртэй кофе уучхаар эсвэл чихэртэй цай уухаар бүтгэн байх уугаа те. Эсвэл нэг юм чихэр бичээ идээд шоколад идээд нэг кейктэй нэг бялуу идээд ирэхээрээ сайхан гэд сэргчлээ нозоороод исэн сэргчлээ гэд ингээд эрч хүч авч байгаа мэдэрдэг. За энэ нь цаанаа биеийн хувьд ямар биохим явагдаж байна гэхээр глюкоз бол маш хурдан энергийг нөхөж өгдөг нь үнэн. Маш таны цусан дах глюкозын хэмжээ огцом нэмэгдснээрээ тэр нь танд тодорхой хэмжээгээр энерги их ус оруулдаг. Гэхдээ энэ нь маш бага хугацааны. Өөрөөр хэлбэл та чихэр бичээнээр хоолсон тохиолдолд ердөө нэг хамгийн дээд нь 1 цаг л таныг эрч хүчтэй байлгана. Гэтэл бидний одоо биеийн гол удаан хугацаагаар эрч хүчтэй байлгадаг тэр гол энергийн хүүсвэр чинь нөгөө өөх тос байдаг. Өөрөөр хэлбэл хүний бие өөрийнхөө энергийн өөх тосыг өөхөн идүүдэд хуримтлуулдаг. Тэгэхээр таны биеийн нийт энергийг 100% гэдээ аваад үзчих. Тэгвэл бидний өөхөн идүүдэд таны одоо бүх энергийн 80% нь хуримтлагддаг. Гэтэл хэрвээ та нөгөө түрүүний нүүрс усныхаа төрлийн түргэн маш богино хугацааны энергийн үүсвэрээр хооллоод байвал энэ нь эргээд таны биед одоо сөрөг нөлөө авчирна, нөгөө илүүдэлжин таргалалт үүснэ, нөгөө харин зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг. Тэгээ дээр нь чихрийн шижин гэдэг ингээ яриад ах юм бол бүр маш олон асуудлууд үүсгэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар ерөнхийдөө энергийн гол их үүсвэрийг бол бидний өөх тосноос авнаа гэдэг ийм одоо ойлголтыг авах хэрэгтэй. Тэгэхээр хүн бол үндсэн 3 хоол идж байгаа. Өглөөний цай, за өглөөний хоолч гэж хэлж болно. Би бол өглөөний хоол, цайг бол өглөөний хоол байгаасаа гэж боддог. Өглөөдөө ер нь хоол идж байгаасаа гэж боддог. Яагаад тэгэхээр хүн бол өглөөдөө одоо бүхэл бүтэн нэг бүтэн ажлын өдөр урдчин байгаа. Тэгэхээр тэрэнд та одоо бүрэн гэдэг бэлтгэгдсэн оюуны биеийн хувьд бэлтгэгдсэн байхын тулд өглөөний таны хоол бол маш чанартай байх ёстой. Зүгээр нэг ердийн энгийн нүүрс усаар хооллоод нэг каш идсэн болоод эсвэл нэг талах идээд ингээд одоо юу гэдэг масл талах идээд гарах юм бол та төд удалгүй л амархан ирч хүчээ алдаад ядраад сулдаад эхэлнэ. Тэгэхээр та өглөөдөө одоо маш сайн тэнцвэртэй хоол идэх хэрэгтэй. Тэгэхээр тэнцвэртэй хоол гэдэгт юу гарах вэ гэхээр тэнд чинь заавал уураг агуулгдсан байх ёстой, заавал сайн өөх тос агуулгдсан байх ёстой. Тэгээд дээр нөгөө эслэг ногоонууд бол орсон байх ёстой шүү дээ. Тэгэхээр яг ийм үндсэн өглөөнийхөө хоолыг сайн идчих юм бол та өдрийн хоол хүртэл дунд нь нөгөө нэг ийм шиир зугаа юм хайгаад байдаг буруу зуршилгүй болно шүү дээ. Мөн өдрийн хоол, оройны хоол хоёрын хооронд ч гэсэнтэй хэрвээ та бүр идэхэд байгаа бол тэнд бол одоо тарг уудаг ч юм уу эсвэл жимс иддэг ч юм уу иймэрхүү байдлаар одоо сайн ашигтай бактери авсан эслэг хэрэгэлсэн ийм байдлаар хооллол их зүгээр тэхээс биш нөө хит боловсруулсан энгийн нүүрс ус болох нөгөө чихэр бичэн одоо юу гэдгийг кофе цайгаа уугаад байж болохооргүй байна гэж хэлэх гээд байгаа. За тэгэхээр орчин үеийн хүмүүсийн хувьд бол энэ том асуудал болчиход байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол
гараад л одоо дэлгүүр орлоо гэхэд кассны дэрэгд нэрийтэл нүрсэн нөгөө олон сайхан амттан тавьсан. Тэгэхээр тэндээсээ авчдаг. Тэгээ ядархаараа нөгөөдгөө идчихдэг. Амархан өлсөд байгаа юм шиг санагдахаараа идчихдэг. Тэгээд энэ нь эрч хүчийг өгöd байгаа юм шиг боловч энэ нь яг бидний биед бол эрүүл ийм эрч хүч бол биш юм байгаамаа. За энийг яг одоо шимтгийл судлалаас нь хэрвээ тайлбарлах юм бол энэ нь цаана одоо шинжлэх ухааны үндэстэй. За таны биед 1 грамм нүүрс ус. За 1 грамм уураг байгаа. Энэ хэрвээ таны биед энэ илчлэг нь хэрвээ таны биед энерги өгдөгөө гэж үзэх юм бол ердөө одоо 4 ккал илчлэг үйлдвэрлэж байгаа. Илчлэг одоо өөрөөр хэлбэл энерги таны биед өгнө шүү дээ. Гэтэл 1 грамм өөх тийм ээ 1 грамм өөх задрахтаа таны биед өгж байгаа тэр илчлэг нь энерги нь 9 ккал байдаг. 2 дахин илүү байгаа зү. 2.1 хэд дахин илүү байгаа зү. Тэгэхээр эндээс бид нэр юу гэж харах гэж байна гэхээр таны одоо хэрвээ та хэд боловсруулсан ийм нүүрс усаар хэрвээ энерги нөхөд байгаа бол энэ таны биед нөгөө талаараа одоо жишээ нүүрс уснаас өөх тос үсээд өөх тосноос нүүрс ус үсдэг юм гэж одоо ярьсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ та хэд боловсруулсан нүүрс ус хэрэглээд эндээсээ хэрвээ өөх тос үсгэж байгаа бол тэр үүсэж байгаа өөх тос чинь өөрөө өрөвсүүлэгч ийм одоо өөх тос болдог. Өөрөөр хэлбэл танд нэмэлтээр нэг одоо өрөвсүүлэгч эргэтэн бий болж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь турах тал дээр ярихад одоо хүмүүс нэг одоо сард 20 кг те 15 кг илүүдэлж ингээ хайчлаа гэл ингээд баярлаад байдаг штэ. Яг эрүүл мэндийнхээ хувьд бол энэ тийм сайн зүйл биш. Учир нь одоо хүний өөх гэдэг бол за тэр дотор хөвлийн өөхлөлт гэдэг бол хүний биед илгээр шүүгдэж чадаагүй хортой бодисны гол хуримтлал байдаг. Тэгэхээр таны уусан ийм одоо ихэнх нь таны илгээр шүүгдээ таны биеэс гадагшилж байгаа ч гэсэн тодорхой хувь нь таны биед үлдсэн байдаг. Ялангуяа тогтмол ийм уудаг хүмүүсийн хувьд бол тэр имний одоо үлдэгдэл нь таны өөхөнд байгаа. Өөхөнд хадгалагдаж байгаа. За мөн одоо таны биед гадагшилж чадаагүй хортой бодисууд байгаа. Тэгэхээр тэр хортой бодисууд чинь таны одоо биед хаана хоримтлагдах вэ гэхээр тэр өөхөнд давхаргад хоримтлагдаж байгаа. Тэгэхээр огцом турах нь тэр өөх одоо таны тэр хөвлийн өөхлөлт багасаад ирэхээр тэр өөхтэй хамтаар одоо таны биед хэмжээгээр юу өсгөх гэхээр хортой бодис цусны эргэлтэнд ороод эхэлнэ. За мэдээж нөгөө одоо өөх задрах үед хөлс ялгарна, амьсгалаар нүүрс хүчлэнхий гадагшлна. За тэдэр бол яг ингээ хөлс арьсаар гадагшилчдаг юм байж, амьсгалаар гадагшилчдаг юм байж. Гэхдээ цусны эргэлтэн тодорхой хэмжээний тэр хорт бодис нь эргэлдэж байгаа. Тэгэхээр тэр хорт бодис нь хэрвээ хэтэрхий их байх юм бол таны элэг бол тодорхой өдрийнхөө эзэн хоол хүнсэндх тэр хорт утсыг бол шүүгээд байж чаддаг. Гэтэл хэрвээ тэрэн дээр чинь бүр жилийн өмнө хоримтлагдсан байгаа хор 10 жилийн өмнө хоримтлагдсан хор нэмэгдээд ирэхээр элэг бол тэрийг шүүж чадахгүй байх ийм байдалд хүрч болно. Ялангуяа одоо цөс үүсэх процесс бол энэ тэр цөсний өөрийнх нь тэр одоо хоол боловсруулахаас гадна цөс чинь өөрөө тэр хортой бодисыг өөртөө агуулад бидний өтгөнөөр гадагшлах гэж байгаа шүү дээ. Гэтэл тэр цөс нь хэрвээ эргээд ходоод руу хайдаг бол яах вэ? Хэрвээ улаан хоолоор хүрдэг бол яах вэ? Хэрвээ түүх залгуурлууд ч хүрдэг бол яах вэ? Нөгөө их хэмжээгээр агуулсан хортой бодис чинь таны ходоодны хоол боловсруулах одоо эрхтнүүдийн састыг бүр их хэмжээгээр гэмтэнэ. Тэгэхээр ерөнхийдөө жин хаялаа гэхэд хамгийн ухаалгаар жин хаяна гэдэг бол ер нь сарда 3-5 кг хэрвээ та жингээ хайсан бол энэ таны биед ерөнхийдөө их дайжгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр эрүүлэр жингээ хайж ийн гэж үздэг. За нэлийн хол явчлаа. Ерөнхийдөө би өөхн сайн гэдэг тухай ярьж яснаа. Гэхдээ энийг бид нар бас бодолцож явах хэрэгтэй шүү. Гинт турх нь өөрөө гимтэй. Тийм учраас та алгуурхан эрүүлэр хөдөлгөөнөөр тийм ээ ингэж зохицуулж бас жингээ хаяарай гэж хэлэх гээд байна.